Хүний тарих үндсэн 3 хэсгээс бүрддэг юм байна. Хамгийн анхны үүссэн хамгийн суур тарих нь болохоор мөлхөгч тарих юм байна. Энэ мөлхөгч тарих болохоор одоо өглөө биднэр сэрдэг, орой нойр хүрдэг, зүрх цохилдог, амьсгалдаг гэх мэтлэнгээр хүнийг яг амьд байхад хэрэгцээтэй үндсэн механизмыг удирддаг тарих болохоор энэ мөлхөгч тарих юм байна. Энэ мөлхөгч тарихных нь дээд талд нь хучигдсан хэлбэрээр дунд тарих байдаг юм байна. Энэ дунд тарихынд болохоор одоо лимбийн тогтолцоо, амигдала бол багтдаг, энэ сэтгэл хөдлөлийг удирддаг. За мөн дунд тарихынд бол хамгийн чухал зүйл бол хүнийг амьд байлгах үүрэгтэй байдаг. Одоо гинт нэг араатан амтан гараад ирлээ гэхэд хүм юу ч бодолгүйгээр шууд л маш хурдан зүхтдгийг шүү дээ, тий. Энэ бол дунд тарих таныг удирдах байгаа хэрэг юм байна. Тэгээд дунд тарихны хувьд бол та амьд байх нь таны амь насал хамгийн чухал байдаг юм байна. Тийм учраас дунд тарих бол өөрчлөлтөнд маш эмзэг ханддаг. Өөрчлөлт одоо шин зүйлийг бол бүгдийг нь аюул, осол, эрсдэлтэй зүйл гэж харж байдаг. Яг бол одоо бидний ингээд орчин үед бол ийм гоё тав тухтай орчинд амьдарч байгаа ч гэсэн бидний хүн төрөлхтний түүхийг харах юм бол өвөг дээдс маань бол дандаа зэрлэг байгаад маш хэцүү тийм эрсдэлтэй амьдрал дээр амьдарч байсан шүү дээ. Тэнгүүд одоо тэр өвөг дээдсээ бодоод үзэх юм бол нэг амтан гараад ирлээ гэж бодоход тэр амтан яг энэ амт надад яг хор хүргэх болов хор хүрхэхгүй болов гэж бодож байгаад өгчөж магадгүй шүү дээ. Тийм учраас бидний тарих бол урт хожид харж байгаагүй, үзэж байгаагүй, хийж үзээгүй зүйлсээ хийхийг бол бүгднийг бидний амь насанд эрсдэлтэй гэж үздэг. Тийм учраас дунд тарих бол ямар нэгэн өөрчлөлтөөс бол шууд зүхтдаг ийм тарих байгаа. За энэ дунд тарихны дээд талд нь хамгийн сүүлд нь үүсэж хөгжсөн тарих болохоор тарихны бор гадраг гэж хэсэг байгаа. Энэ тарихны бор гадраг бол жинхэнэ одоо амьд байх, өнөөдөр л амьд байх, өнөөдөр л гоё тав тухтай байх гэдгээс илүүгээр ирээдүг бодож идэг, төлөвлөж идэг. Тэ би 10 жилийн дараа тийм болноо. Одоо яг ингээд урт талд гоё ингээд халуун хоол байсан ч гэсэн энэ хоолыг би идэхгүй, би илүү гоё биетэй болно ч гэдэг юм уу, тэ. Одоогийн аз жаргалаас илүү ирээдүг бодож чаддаг, сэтгэдэг, бүтээлч тарих маань болохоор энэ тарихны бор гадраг байгаа. Гэхдээ хүчний хувьд бол дунд тарих маань тарихны бор гадраг гэдгээс бол хамаагүй илүү хүчтэй байдаг юм байна. За одоо жишээ аваад үзье, тэ. Маш олон хүний өмнө та ихтгэл тавьчихлаа гэж бодъё. Тэгээд таны тарихны бор гадрах чинь энэ олон хүний өмнө би ихтгэл тавиад ихтгэл маань амжилттай болох юм бол ирээдүйд маань надад хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би ихтгэл тавих ёстой гэж таны тарихны бор гадрах бодчихлаа гэж бодъё, тий. Тэгтэл дунд тарих чинь тэр олон хүний өмнө ихтгэл тавих нь таны амь насанд аюултай гэж хэрвээ дүгнэх юм бол шууд л таны хацрыг улаалгаад гар хөлийг чинь салгануулаад тархин дотор чинь ихтгэл тавих байгаа бүх зүйлийг чинь мартуулаад таныг одоо ихтгэл тавих чинь болиулна гэсэн. Тэгээ ихтгэл тавих чинь болиулж байгаа энэ дунд тарихны шалтгаан бол ерөөсөө таны амь насыг хамгаалахын тулд. Харин эсвэргээрээ гэхдээ бидний өдөр тутамд ихтгэл ингээл маш олон хүний өмнө гараал ихтгэл тавиал бидний хэцүү гэж боддог тэр айдаг зүйлсүүдийг хийдэг хүмүүс байдаг шүү дээ, тий. Тэгсэн ч тэр хүмүүс ч гэсэн дунд тарих байгаа хэрнээ тэгвэл тэр хүмүүсийн дунд тарих нь яагаад тэр хүмүүсийг зогсоохгүй байгаа юм болоо гэдг нь сонин шүү дээ, тий. Тэгээ тэрний нууцыг болохоор энэ кайзен арга гэдэг энэ номд бичиж өгсөн байна. Энэ кайзен гэдэг арга нь болохоор одоо та өөрчлөгдөхийг, шинжлэхтгийг урт хожид өөрийнхөө амьдралдаа хийдэггүй байсан зүйлсээ хэрвээ шинээр хийж эхлэх гэж байгаа бол дунд тарихаа айлгаж, цочроож энэ дунд тарихаа сэрээлгүйгээр бүр байж болох хамгийн жижиг, хамгийн амархан хувилбараас тэр төвшнөөс эхлэх арга байгаа. За жишээ нь одоо маш олон хүний өмнө ихтгэл тавьж одоо үзэх гэж байлаа, ихтгэл тавьж сурах гэж байлаа гэж бодоход энэ кайзен аргын хувьд бол та нэг одоо хүний өмнө ихтгэл тавихаас эхлэх хэрэгтэй байгаа. Яг гэвэл нэг хүний өмнө ихтгэл тавина гэдэг чинь тийм аюултай эрсдэлтэй зүйл биш шүү дээ, тий. Одоо нэг хүний өмнө алдаа гаргасан ч гэсэн таны нэр төр тэгж их сэвдэхгүй. Тийм учраас нэг хүний өмнө ихтгэл тавьж байгаа тохиолдолд таны дунд тарих чинь тэрийг одоо эсрэг дотроос чинь эсэргүүцэл зарлахгүй гэсэн үг. Тийм болохоор ингэж хамгийн багаас энэ арга эхэл гэж байгаа. Гэхдээ ингээд хамгийн багаас эхлэнгүүтээ баг багаар үргэлжлүүлсээр л байна. Тэгэнгүүт дунд тарих маань энэ бол ингээд хүний өмнө ихтгэл тавих чинь тийм аюултай эрсдэлтэй зүйл биш юм байна гэд ямар тач эхлээд хүлгээгээд авчихна. Тэгэнгүүт та нэг хүний өмнө ихтгэл тавьж байгаа дараа нь хоёр хүний өмнө болоод гурван хүний өмнө ихтгэл тавиад эхлэх юм бол таны тарих чинь сүулдэ би чинь ихтгэл тавьдаг хүн шүү. Ихтгэл тавих нь хэвийн зүйл шүү гэд тэр тархин дотор нь цоошин ихтгэл тавих гэдэг шинэ холбоос үүсээд тэгээд тэр зүйлийг та давтаж хийх тусам тэр холбоос нь илүү их тархин дотор чинь шинээр үүссэн холбоос нь илүү их зузаараад таны шинэ зуршил болоод тогтох юм байна. Тэгээд шинэ зуршил болоод тогтсны дараа бол одоо бидний дунд тарих бол тэрийг эсэргүүцгээ болно. Бүр сүлдээ тэрийг эсэргүүцэх нь байтугай тэр зүйлийг хийхэд илүү их таашаал мэдэрдэг болох юм байна. Яагаад илүү их таашаал мэдэрдэг болж байна гэхээр энэ дунд тарихны хувьд бол одоо бүх зүйл хэвийн, бүх зүйл нэгэн хэвийн байхад аз жаргал тайван байдлыг мэдэрч идэм ээ, тий. Одоо жишээ нь та өглөө босоод нэг ус уугаад нэг өндөг иддэг байлаа гэж бодоход өглөө басангуудаа нэг усаа уугаад нэг өндгөө идэх юм бол таны дунд тарих чинь бүх зүйл хэвийн байгаа юм байна. Ямар ч асуудал байхгүй байгаа юм байна. Миний эзэн хийдэг зүйлсүүдээ л хийж юм. Тэгэхээр амьдрал бол яг ингэж гоё амар тайван, ямар ч аюулгүй эрсдэлгүй байгаа юм байна гэд тарих маань хийдэг зүйлээ хийхдээ аз жаргалыг мэдэрдэг юм байна, дунд тарих маань. Тийм учраас та хамгийн багаар
дунд тархиа айлгаж зочихгүй хамгийн бага түвшингөөр эхлээд тийм хамгийн бага түвшиндөө ч гэсэн тэрийг ингээд давтсаар агаад өөрийнхөө зуршил болгоод нэгэнтээ ингээд дунд тархиныхтаа зуршил болгоод тогтоочих юм бол дунд тархи бол тэрнээс ад жаргалыг мэдрээд тэрийгэ бүр нэхэд эхэлнэ. Тэрийгэ бүр нэхэд эхлэхээр нь та дараа нь одоо нэг хүний өмнө 2 хүний өмнө ихтгэл тавьдаг гэсэн бол дараа нь бүр маш олон мянган хүний өмнө ихтгэл тавьсан ч гэсэн таны тархи чинь тэрнээс айхан байтхаа бүр ад жаргалыг мэдэрдэг болох юм байна. Тэгээ яг энэ хоёр шалтгаанаас болоод энэ Kaizen аргыг бол өөрчлөлт хийхийг хүсэж байгаа хүмүүст тохирох найдвартай арга гэж байгаа. Энэ хоёр арганаас саяны хэлсэнчлэн хамгийн бага түвшнөөс энэ дунд тархиа айлгаж зочроолгүйгээр дунд тархи маань эрсдэлтэй гэж бодохооргүй бага хэмжээнээс эхлэх байгаа. Ингэж бага хэмжээнээс эхэлсэн энэ жижигхэн түвшингөө үргэлжлүүлээд давтаад ахаар тархи маань одоо жишээ нь дасгал хийхээр зорж илаа гэж бодоход шууд 30 минут дасгал хийхээс эхлэх биш зүгээр гэртээ 3 минут алхахаас эхэлх юм байна. Тэгээ гэртээ 3 минут би өдөр болгон алхах явцад тархин дотор маань би чинь дасгал хийдэг хүн штэ гэсэн шинэ холбоос үүсэж байгаа. Ингээд нэгэн шинэ холбоос үүсчих юм бол дасгал хийхэд илүү амар болоод зуршил болоод тогтчихж байгаа учраас энэ Kaizen арга бол өөрчлөлт хийхийг зорж байгаа бүх хүнд найдвартай тохирох арга гэдэг юм байлээ. Тэгээд энэхүү намн дээр болохоор энэ Kaizen аргыг тэгвэл яг амьдрал дээр яг яаж хэрэгжүүлэх юм бэ гэсэн 6 дараалалсан алхмыг зааж өгсөн байна. Тэгэхээр энэ алхмуудыг нэг бүрчлэн яг дарааллуулан ярья. За нэгдүгээр арга нь болохоор жижиг асуултуудыг асуу гэсэн байна. За жижиг асуулт гэхээр одоо тархи маань бол ингээд тархин дотор шин зам үүсгэх, тархиа бүр шинээр програмчлах хамгийн хүчирхэг арга бол жижиг асуулт асуух байдаг юм байна. Тархи бол асуултанд дуртай, асуултын дагуу ингээд тархи маань сэтгэе бодоо явчихдаг юм байна тий. Одоо жишээ нь сөрөг зүйл та бодоод илаа гэхэд тархинда би эерэг зүйл бодмоор байна, сөрөг зүйл бодмооргүй байна гэдэл гэлээгээд үйлчлэхгүй байна тий. Харин эсрэгээр та сөрөг зүйл бодоод ивэл эерэг зүйл бодохын тулд тархинасаа өнөөдөр талархах зүйл юу байсан бэ? Ганц байсан ч хамаагүй өнөөдөр сайн зүйл нь юу байв? Нэг ширхэг байсан ч хамаагүй миний амьдралын сайхан зүйл нь юу вэ гэж тархинасаа асуух юм бол тархи чинь тэр зүйлийг олохын төлөө ажиллаад бодоод явчих юм байна. Тийм учраас тархиа удирдах, тархиа програмчлах хамгийн амархан, хамгийн үр дүнтэй арга бол асуулт асуух юм байна. За гэхдээ тархи бол асуултанд дуртай ч гэсэн тархинаас хэд том асуулт асууж болохгүй юм байна. За жишээ нь одоо Монгол улсыг хөгжүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ ч юм уу те? Өөрийнхөө амьдралыг эрс өөрчилөхийн тулд би өнөөдөр юу хийх ёстой вэ гэлдэх юм бол тархи маань гацчих юм байна. Харин жижиг асуулт асуух юм бол тархи маань гоё нээлттэй байгаад бүлтээлч сэтгэлээр ажиллаж идэг юм байна. Тэгээд тархинаас нэг асуултыг та давтан байнга асуугаад ах юм бол бидний тархи бол яг одоо шууд зөв хариултыг хэлэхгүй ч гэсэн дараа нь тэрнийхээ хариултыг заавал өгдөг гинэ. Тийм учраас эхлээд тархиа та өөрчлөлтөнд дасгахын тулд нэгдүгээр алхам нь өөрөөсөө байнгын жижиг асуултуудыг асуух юм байна. Жишээ нь одоо та өөрөөсөө ингэж асууж болно те. Одоо эрүүл амьдралын хэм маягийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр миний хийж чадах 5 минутын дотор хийж чадах зүйл юу вэ? Тэгэхээр тархи маань 5 минутын дотор хийж болох маш олон ингээд хариултуудыг танд өгөх юм байна л да. Тэгэл тархиндаа байнга л эрүүл амьдрахын тулд илүү эрүүл амьдралын хэм маягийг хэрэгжүүлэхийн тулд миний хийж чадах хамгийн жижиг алхам юу вэ? Миний өдөр тутамдаа хийж болох хамгийн жижиг алхам юу вэ гэж асуугаалах тусам таны тархи чинь маш гоё хариултуудыг өгсөөр байх юм байна. Тэгээд тэр хариулт нь бас таныг гоё ийм тайван гоё биеэс сул чөлөөтэй амарсан байхад таны тархи чинь хариултыг өгнө гэсэн байлээ. Тэгэхээр хамгийн түрүүнд нэгдүгээр алхам бол жижиг асуултуудаар тархиа удирдах эхэлх юм байна. Миний одоо энэ зорилготой хүрэхийн тулд хэрэгжүүлж болох хамгийн жижигхэн хамгийн амархан алхам юу вэ гэж асууна. За ингэж асуусны дараа таны тархи чинь ямар нэгэн хариулт өгнө шүү дээ. Ингэж хариулт өгсөний дараа та юу хийх вэ гэдгээ сонгосныхаа дараа хоёрдугаар алхам руу орох байгаа. Хоёрдугаар алхам нь болохоор жижигхэн багаар төсөөлөх байгаа. Тэгэхээр тархи маань бол нөгөө нэг бодит байдал болон төсөөлөл хоёрыг ялгадаггүй гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүтээ бидний дунд тархи чинь нөгөө хийж үзээгүй зүйлээ хийж үзэхээр аюул орсол эрсдэл гэж бодоод байгаа шүү дээ. Тийм учраас хийж үзээгүй шин зүйлээ хийхдээ эхний хэдэн удаа төсөөлөх ёстой гэсэн. Төсөөснөрөө тархи маань тэр зүйлийг та хийгээ бодитоор хийж байгаа мó үгүй ялахгүй учраас төсөөлж байгаа хооронд чинь та ингээ хамгийн сайнаар хамгийн амжилттайгаар хийж ийна гэж төсөөлөхөөр тархи маань энэ зүйлийг би сайн хийж чадах юм байна. Энэ зүйл надад эрсдэлгүй юм байна гэд тэр зүйлийг хүлээж авна гэсэн. Үүний дараа 3 дахь алхам бол яг жинхэнэ бодитоор жижигхэн үйлдэл хийх байгаа. Гэхдээ энэ үйлдэл хийхдээ энэ үйлдэл бол бүр байж болох бүтэлгүйтэх боломжгүй хэмжээний жижиг алхам байх ёстой. 10 минут дасгал хийхэд хүн бүтэлгүйтэж магадгүй. Гэхдээ 10 секунд дасгал хийя гэвэл бараг бүтэлгүйтэх магадлал байхгүй шүү дээ, тэ. Ийм хэмжээний бүр бүтэлгүйтэх боломжгүй хэмжээний жижиг байх ёстой шүү. Эхний үйлдэл нь, тэ. Хэрвээ эхний үйлдэлийг нь та тодорхойлсон ч гэсэн тэр үйлдэлээ хэрвээ хийж чадахгүй байгаа л та нэгдүгээр асуулт буюу, тэ. Миний хийж чадах хамгийн жижиг алхам юу вэ гэдгээ та олж чадаагүй гэсэн. Тэгэхээр үйлдэл хийхээс эмээгээд байгаа бол нэгдүгээр асуудал руугаа буцаж очиод миний хийж чадах хамгийн жижиг алхам юу вэ гэж дахин асууна гэсэн. Тэгээд төсөөлөд тэгээд 3 дээрээ бол үйлдэл хийж эхлэх байгаа. Тухайн үйлдэлээ та бас маш жижиг баг төвшнөр ахиулах хэрэгтэй.
төвшин одоо та жишээ нь 10 секунд өнөөдөр дасгал хийжсэн бол одоо 10 секунд бол бүр хитрхи амархан байна, хитрхи энгийн байна гэж таны бие дүгнэн штэ тий. Тэгэж дүгнэнгүүт нь 1 минут дасгал хийхээс ч юм уу тий. Тэгэнгүүтээ нэг 3 минут болгоод ч юм уу ингээд ахиулаад ах юм байна. Гэтэ ингэж ахиулж идэл та гинт 10 минут болголоо. 10 минут болсон чинь би чинь хиймээргүй санагдаад эхэллээ. Тэгвэл буцаагаад 8 минут болгох ч юм уу. Ингэж явсараагаа тархинда тэр зүйлийгээ бүр зуршил болгоод миний эзэн чинь энэ зүйлийг угаасаа хийдэж шүү. Би ч угаасаа л байнга дасгал хийдэг шүү. Хүн шүү гэж хүлээн зөвшөөрөө тэр тархин дотор чинь холбоос үүсгэх хүртэл нь аажмаар төвшингийг ахиулах юм байна. Төвшин хит ахиулж агаад би чинь эсэргүүцээд эхлэх юм бол маш хурдан төвшингөө та буулгах хэрэгтэй юм байна шүү. За үүний дараа дөрөв дэх алхам бол өдөр тутамд амьдрал тохиолдог жижиг асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх. Ер нь бол том асуудлууд дандаа өмнө нь ингээд дохио өгч идэг юм байл да. Тэг ийм асуудал үүсгээд шүү. Жишээ нь одоо гутлын үдээс тайлагдсан байхад тоохгүй яваад ивэл бүдрээ дундаг ч юм уу тий. Энэ мэдчлэнгээр ингээд том асуудлууд бол дандаа жижиг дохиог өмнө нь өгч идэг юм байна. Тийм учраас жижиг асуудлууд л том асуудлуудыг үүсгэдэг учраас өдөр тутмынхаа жижиг асуудлуудыг та цаг тухай бүртэн шийдвэрлэснээр амьдралдаа том эрсдэл, том асуудлыг үүсгэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн байна. За 5 дахь алхам нь жижиг урамшуулал өгөх арга байгаа. За энэ жижиг урамшуулал өгөх арга бол та энэ өөрчлөлтийн аян замд өөрийгөө болон бусдыг тэр жижигхэн өөрчлөлт эхлүүлсэн өөрчлөлтөө бүр зуршил болгох хүртэл нь авч явах таны баг юм бензин юм байна. Өөрийгөө болон бусад хүмүүсийг ч гэсэн яг адилхан тий. За жижиг урамшуулалт бол одоо юм жижиг магтаал байж болно, талархал байж болно, одоо сэтгэлийн жижигхэн юм захиач байж болно тий. Бүр байж болох хамгийн жижигхэн тийм зүйл байх юм байна. Тэгэхээр та өөрөөсөө ч гэсэн асуух юм байл та тий. Өнөөдөр би нэг ингэж зорж исэн 3 минут алхах дасгалаа хийчлээ гэж бодвол та өөртөө би тэгвэл өөрийгөө шагнаж болох байж болох хамгийн жижигхэн шагнал нь юу вэ? Бусад хүмүүс ч гэсэн дарамт болохооргүй би өөрийнхөө талархлыг илэрхийлж болох, тэр хүмүүсийг урамшуулж болох байж болох хамгийн жижигхэн зүйл юу вэ гэд тэр зүйлийг хэрэгжүүлэх юм байна. Энэ бол урт хугацаанд та өөрчлөлтөө зуршил болгоход ч хамгийн чухал үүрэгтэй зүйл юм байна. Урт хугацаанд бол хүнд том бэлгээс илүүгээр өдөр тутмын нэг магтаал, нэг талархал ч юм уу хүний зүрх сэтгэл маш гоё энерги болж өгдөг учраас энийг бас хэрэгжүүлээрэй гэсэн мэлээ. За хамгийн сүүлийн 6 дахь алхам бол жижиг мөчүүдийг олж мэдрэх байгаа. Бидний амьдрал гэдэг том амьдрал одоо 100 жил, 80 жил, 90 жил амьдрсан ч гэсэн тэр амьдрал маань нэг өдрөөс, нэг цагаас, нэг минутаас, нэг секундээс л бүрдэж байгаа штэ тий. Тийм учраас жижиг 1 секунд, 1 минут, нэг өдөртөө ач холбогдол өгөөд өнөөдрийнхөө нэг 10 минутыг, өнөөдрийнхөө нэг 5 минутыг аз жаргалтай өнгөрүүлснээр тэр 5 минутууд маань нийлснээрээ том аз жаргалтай, жинхэнэ бүрэн дүрэн аз жаргалтай амьдралыг бүрдүүлж байгаа шүү. Жижиг зүйлс л том зүйлсийг бүрдүүлж байгаа. Тийм учраас өдөр тутамдаа энэ жижигхэн цаг мөчүүдийг талархаж хүлээж аваарай. Тэгээд энэ жижиг мөчүүд чинь ерөөсөө том таны амьдралыг бүхэлд нь бүрдүүлж байгаа нэг жижиг нэгж учраас энэ жижиг нэгж дээрээ талархаад төвлөрөөд энийг аз жаргалтай болгоно гэдг нь та өөрийнхөө амьдралын нэг хэсгийг аз жаргалтай болгож байгаа хэрэг гэдгийг ойлгож гой хүлээн зөвшөөрөөд амьдралдаа гой үнцийн нөгөөд жижиг зүйлсээр үнцийн нөгөөрөө гэж номын төгсгөлд нь бичсэн байна. Тэгээ одоо яг 12 сар болоод удахгүй одоо шинэ он гарч байгаа учраас шинэ оныхоо зорилгыг бичиж байгаа хүмүүст бас айгуу гоё хэрэг болохоор ном байлээ. Мөн өнөөдрийн маань энэ бичлэлийг хийхэд англи хэлний Сургааны Академи хамтран ажилласан байгаа. Тэгээд хэрвээ та англи хэл сурья гэж төлөвлөж байгаа бол Сургааны англи хэлний Академи бүтэн сая өдөр болгон 9:30-аас болдог үн төлбөргүй танилцуулах сургалтанд нэг удаа суугаад үзээрэй. Тэгээд англи хэл сурах ч байна уу, англи хэлнийхаа төвшинг ахиулах ч байна уу бидний хувьд шинэ челленж учраас нөгөө нэг дунд тарих маань тэрийг эсэргүүцсэн шүү дээ тий. Харин танилцуулах сургалтанд нь очиж суугаад ямар багш заах юм, ямар хөтөлбөрөөр орох юм гэсэн дэлгэрэнгүй танилцуулгыг авчих юм бол нөгөө нэг дунд тарих маань бас өөрчлөлтийг эсэргүүцэх нь багассан шүү дээ тий. Тийм учраас та англи хэлнийхаа төвшинг ахиулъя гэж бодож байвал Сургааны англи хэлний Академиг зориод үзээрэй.